Сайн байцгаана үзэгчдээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Хар цагаан нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн хар цагаан нэвтрүүлгийг уламжлалсаар хөтлөгч Баясук цагаан талаас надтай хамт хөтлөө явуулах болно. За зочноор бол рэпер Цэцэн үргэлж ирсэн байна энэ өдрийн мэндийг хүргэе. За та хоёрт болон биднээс үзэж байгаа нийт хүмүүстийн чимэндээ хүргэж байна. За тэгээ нэвтрүүлгийг эхэлж байгаа юм чинь бас учир зүггүй шар мэдээлэл хар цагаан гэж яриад яах вэ? Баясук манай одоо зочноос цагаан асуултыг асууж эхэллээ тийм. За тэгэхээр рэпер Цэцэн гэж одоо өөрийн чинь бол одоо залуучууд Цэцэн гэж тодлох дуртай. Залуучууд болон одоо тэр өсвөр насных нь ялангуяа би яагаад гэж яриад байна гэхээр өсвөр насных нь тий 10 жилийн хүмүүс бол ихэвчлэн хипхоп урлыг илүүтэй түү сонсдог юм болов гэж боддоо шүү дээ. Ерхэд бол рэпер Цэцэн гэдэг бол арт өмнө алдарсан. За би бол сайн хипхопыг сайн мэдхгүй зүгээр миний мэдх юм бол Америкт бас боловсрал эзэмсэн. За тэгээд Америкт байхдаа суран бүтээлүүдэд тойрос цомгууд гаргасан сурагтай тийм ээ. За тэгэхээр яг Америкт ямар боловсрал эзэмшээд ирв тийм ээ. За Америкт интерьер дизайнер гэдэг мэргэжил эзэмшээд ирсэн. Хажуугаар нь тэгээд дуу хийдэг байсан. Чөлөө цагаараа. Тэгээд ямар студ бичүүлэх вэ? Хувцсныхаа өрөөнд өөрөө хом студио тийм. Тэрэн дотор бичээл тэгэл ер нь тэгээд болсон да. Америкт тэгээ манай үзэгчдээ сонирхчиж магадгүй л дээ бас жоохон тий. Одоо юу гэдэг хипхоп дуулдаг юм одоо интерьер дизайны чиглэлээр одоо сураад ирж байна. Тэгээ би бас асуумаар байна л да. Америк ч угаасаа одоо нэг хипхопын өв эцэг нь байдаг шүү дээ. Хипхопын анги гэж байдаг. Хипхопын өстэй мэдгүй ер нь байдгүй хаа. Магадгүй тий. Гэхдээ яг хөгжмийн тиймэрхүү сургуулиуд байдаг ч гэж сонсох шиг болсон. Гэхдээ яг хипхопын анги гэж бол байхгүй. Тийм сургууль байхгүй шин. Миний Европч л байгаагүй. Хипхопыг ер нь хаанаас сурав? Хэдэн настай та? За анх одоо урлагийн гараа гэж хэлэх юм уу? Хипхоп намайг одоо 3 дугаар ангид л байсан баг анх гарч ирж ирсэн. Нэг топ 2 гээл бүжгийн тэмцээн болдог зэрэгэд. Тэгж яхад л ер нь хүмүүсийг бүжиглээл хипхоп дүндээр бүжиглээл тэгэл тэгэхэд чи нөгөө Lumino Dam Bank Ice Top ирхчлөөл хамтлагууд гарч ирж ирсэн. Тэгж яхад л сонсож эхэлсэн. Тэгж сонсож эхлээл тэгэл гадаадын хипхопчдын сонсооч дотоодын сонсоо тэгэл юм дуртай болсон доо. Тэгээ Lumino эднэрийг сонсож исэн гэж шүү дээ. Тэгээд сонсож л өссөн. Тэгээд сонсож өгсөн тий. Тэгээд MC-г нэг жоохон одоо юу гэдэг дуун дээрээ бол нэг жоохон хийгээд амтсан тий. MC-г Bentley он бол би бүхийж мэдлээ гэдэг. Яг энэ бол хипхоп байдаг юм л та тий. Угаасаа тэр beef гэдэг тий хоорондоо ингэж одоо чөлөөтэй үзэл бодлоо хэлдэг. Тэр юугаар нь одоо яг хүчнээ тэгээд сонсч хүндэлж явдаг хүн гэсэн сонсоод энэ ямар Bentley интерхлэр заа. MC өөрлөө чи ярьсан уу? Одоо одоо ингээд юу гэдэг тийм байх. Хипхопод бол одоо юу гэдэг нэг жоохон бөөнрөө цугласан шоу арга хэмжээний хоон ч юм уу одоо Ахмад хамтлагууд нь гэж ярих юм уу? Бацаануудыгаа бол бас жоохон дарамтлах марамтлах тийм үе гардаг шүү дээ. Миний хувьд бол тийм байхгүй л тий. Тэгчгүй тэгүүлээчгүй. Тэгтээ бас намайг одоо нэг одоо бацаан тэгэл дуулах юм бол би тэгэл орхин штэ тэгээ чинь тэгэл очнаа яа ингэж байгаа юм. Тийм бол байхгүй тий. Тэгсэн юм шүү. Тэр нэг ямар хамтлаг вүлээ? Gangsta Service гэдэг хамтлагтай бас нэг жоохон ямар бацаанууд намайг муулаад байна энэ гэсэн юм ярьсан шүү. Өөрөө чинь нэг дундаа жоохон хийсэн чинь. Би тэгсэн юм. Би миний хувьд бол тийм байхгүй. Угаасаа тэгэхээр л байсан бол юу гэж дуулж яах юм хэвээр зүгээр очиод уулзсан тийм шүү. Ингээл дуугаараа л миний бодлоор бол яг ингээ хоёр хүн биф хийлээ те хоорондоо дийлээ хэрэлтлээ. Тэгэхэд одоо үнэхээр уур нүрээд ялагдсан тал нь л очиж бас илдэг бус юм болд юм бол гэж боддоо шүү. Миний хувьд бол тийм миний хувьд бол яг юу юм ч те яг Америк мэдээж хэрэг хипхоп урлаг те одоо энэ стил урсгал маань болохоор гарал үүсэл бол мэдээж одоо өнгөтэй арьснууд одоо те одоо Африк гаралтай өнгөтэй арьснууд бол үүсгэсэн юм шиг байгаа юм шиг байна. Тэгээ би өзний анзаарсан. Тэгэхээр Америкээс үүдэлтэй энэ урлаг бол яг тэнд гарч ирж байгаа тэр гудамжаараа студиудэрээ ч юм уу хоорондоо биенийхээ дээр гарах гэж сенсац тарих гэж тий. Одоо нөгөө нэг жоохон тийм итгээд усууд тэрийг үг хэлээрээ дарснараа тэр нэр нь алдарчдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү маягийн хооронд өрсөлдөг байна. Монголцын ялгаагүй ерөөдөө дандаа санаа авч одоо юу гэдэг арай копи хийх нь хайшин тий. Ерөөдөө санаа авч стил дууралт бүх юмыг аваад философийг авч хийж байгаа шүү дээ. Энэ утгаараа бас хипхоп урсгалаар одоо уран бүтээл хийж байгаа хамтлаг дуучид хоорондоо тий яг тэр зүйлийг хэрэгжүүлдэг юм болов. Тий. Бас мэдээж бид яг нэр алдартай болохын тулд одоо жоохон дээшээ гарсан хипхоп доороос нь доош нь хийдэж гэж ойлгож болох уу? Тийм болно л да бас тийм байж болно.
Гэхдээ яг одоо pop дуучид гэх юм бол тэгж чадахгүй шүү дээ мэдээж. Хоолныхоо цар хүрээгээр өрсөлдөж болно тэр тийм хоол одоо хипхоп болохоор тийм байхгүй болохоор гол юм нь үг байдаг тий. Хин үгээр одоо яг яаж ийн уусаа байрал гэдэг шүү дээ хоорондоо ингээл шууд одоо дуугаар биш шууд ингээл бие биенээ хийгээл одоо сүүлд рэптинг бэмбэ гэдэг. Тиймэрхүү хүмүүс ч угаасаа хипхопын салшгүй хэсэг болохоор тэгэл угаасаа байсан ч байхгүй болно л гэж бодож байна. Монголчууд ч ингээд тууширчдээ шүү дээ тий. Нэг хэсэг ингээл хипхоп чи хайрын дуу гэл ингээл яагаадсан. Хипхоп хипхоп гэж урсгал одоо тийм сүүлдээ баг тий. Уг тийм урсгал байхгүй зүгээр монголчууд гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээд нэг хэсэг чинь бүр хайрын дунд живээл тэгээд одоо яг анх гарч ирэхдээ бол яг ингээл гой бүх юм хийгээл явжсан. Тэгээд сүүлдээ бүгд commercial болол хайр дуулаад явцсан. Тэгээд яг одоо биднүүсийн одоо нэг үе байгаа шүү дээ. Одоо opposite Vancouver одоо click boom одоо GB эднүс гэл одоо тэднүүсийн үе болохоор хоорондоо хэрэлдэж эхлээд хүмүүсийн анхаарлыг бас татаад нэг хипхопыг дараачийн төвшөнд нь авчиад гэж бодсон юм. Миний бодлоор тэгээд тэгсэн чинь бас тууширсан. Бүгд хоорондоо бие биенээ одоо ингээл хийний ч мэдхгүй одоо хүүхдүүд те нэгнийгаа ингэж хэрэлдээл. G2-ийн энэ илүү үг зохиож дуулдаг. Жи ёо. Хүмүүс жил гэдэг чинь жил байх гэж бодож тий. Тэгээ анх нэг юун дээр ядсан шүү дээ. Дуун дээр хэлдэж шүү дээ чи. Нөгөө гадаадаас над руу уцтаад надад ганц DC гэж хэлсэн. Тэр үний юм. За яг би бол анх Ocher гэж дуу байдیں۔ Надад. Тэрнэр бол бүх хүмүүсийг би одоо ингээл баг оролцсон байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэгээ яаж байгаа хийж байгаа гэдэг нэг юм ярихаар тэгээ за яг зөрүүлээ DC чгүй тал гэсэн байхгүй. Тийм. Тэр Ocher-ийн хаан өөрөө явж байгаа л. Аль Ocher-д нь явж байгаа л. Үгүй яг тэр дууны хүмүүсийн нилээ хаан Ocher-лоо явж байгаа. Үгүй тэр дууны юу болохоор утга санаа болохоор яг одоо би дөнгөж дуулж эхэлж ийсэн. Тэгээ хүмүүсийг одоо яг тийм одоо бифэр те өөрөө бол гарч ирэх байгаа шүү дээ тэр чинь. Тэгээ ерөнхийдөө бас нэг тиймэрхүү гарч ирэх явцтай тиймэрхүү юм хийгээд хэрвээ надтай ингээд хариу барих юм бол Ocher нэг нэгээрээ хариу бариа гэж тиймэрхүү утгатай дуу хийж ийсэн. Тэрнээс би нэг Ocher-лаад нэгсэн тийм байх. Тэгээд өөрөө бол хэлж чинь л та G2-ийн бол хоёрын хэн илүү вэ гэж G гэдэг хүмүүс ярьдаг шүү дээ гэж. Өөрөө бол одоо өөрийгөө л гэж бодож байгаа. Хин гүг тийм байх. Тэгж бодд юм шиг. Гүг тийм байх. Ер нь тий одоо ер нь ингээд харахад гэж бодож байсан юм. Үгүй илүү юм бол хийгээгүй шүү дээ би. Яг хав цомгийн хувьд бол адилхан баг. Гэхдээ яг хав өрсөлдөгчнөр тий сайн өрсөлдөгч байдаг. Тэгээ мэдээж одоо G-гээс доор орохгүй байхыг үзнэ. Гэхдээ яг хав тэгээд бас илүү юм сэлээснээр бас тэгээ дээр явдаг л гэж бод. Тэгээ ялагдсан гэсэн юм. За одоо ялагдсан ч явах тий. Тэгэхээр залуучуудад бас нэг цэцээ тий танигдсан нэг зүйл нь бол пүүз гэж ярьдэн шүү дээ. Одоо маш олон пүүзтэй нэг дандаа ойрог одоо брэнд пүүзний цуглуулга ихтэй гэж ярьдэн шүү дээ. Үнэхээр тийм их одоо пүүзний цуглуулга байд юм уу? Нууц биш бол одоо хичнээн хос пүүз байна. За яг угаасаа л биднээс үед пүүз амир өмсдөг байсан тий. Тэгээд пүүз амир дуртай байсан. Тэгээд анх дуу хийхэд ганцаараа хамтлагаараа биш ганцаараа дуу хийхдээ пүүз гэдэг дуу хийжсэн. Тэгээд ерөнхийдөө пүүзэн дуртай. Тэгээд нэг 50-60-аад хос пүүз бол байгаа. 50-60-аад хос пүүз гэхэлэр чи одоо нэгэн дунджаар нэг 200 орчим доллар гэхэлэр хэдэн төгрөг. За тэрийг бодлоо. Тэгээ ер нь Америкт ер нь бол нэлээд их мөнгө пүүзэн байсан юм тий. Америкт бол пүүзтгээс нэг хүнтэй байдаг юм шиг. Яг ховор пүүз хямдралын үеэр бол гайгүй шүү. Хямдралын үеэр ч авна. Тэгтээ бол яг 70% хямдрал гэхэр ч одоо баг шалтгаан авдаг шүү дээ тий. Тэгтээ бас ховор пүүзнүүд нь бол үнэтэй л тий. Үнэтэй байдаг тий. Хүмүүс бүр 3-4 хоног сар марын өмнөөс очилж авдаг. Тэр нь олдохгүй. Тэрийг аваад цаашаа дамлж зарах. Тиймэрхүү юм л байна. Яг өөрөө ч тэгээд цуглуулаад зарж ирсэн л үстэй. Тийм би юу? Зарж байгаа. Цуглуулганд бол ч одоо хамгийн үнэтэй пүүз нь хэдэн долларын пүүз байх вэ? За тэр бол ямар нэртэй, ямар брендийн? Яг нь би Nike Jordan брэндэл пүүз цуглуулдаг л та. Тэгээд одоо үнэтэй мэдхгүй. 500 долларын пүүз. Ер нь 1000-2000 долларын пүүз гэж байх уу? Байгаа шүү дээ. Зөндөө 40 сая долларын пүүз. Хөөх 40 сая доллар. Тэрийг бол амаар санагдав. Амаар санагдав. Мөнгө нь байлаа. Тэгээд нөгөө дахиад G рүү орох гэдэг юм л та. За. Ер нь бол амар олон жил ярьчихлаа шүү дээ. Харин тийм хоёр нэлээд олон жил одоо би нэг яас. Тэгээ хамгийн сүүлд бол одоо дахиад дийслэхгүй чамаас илүү өрсөлдөгч өөрөө хайна гэдэг хэвчтэй. Би юу? G хань тэгсэн. Тэгэнгүүтээ нөгөө нэг бас нэг тухайн үед нэг хэрүүл маргаан болол ингэ явж байхад бол эрэхт нэг алганы хамт үзүүлнэгдсэн байсан. Алганы хамт авсан зурагтай байсан. Аваагүй л дээ. Аваагүй. Аваагүй л. Тэгээ яа дэ утас муцаар хоорондоо уулзчихсан юм. Ерөнхийдөө бол тийм байхгүй шүү дээ.
Тэр ч бүр одоо хүн сонсоход хөндлөнгөө сонсоход бол Хөндлөгөө сонсоход уулзсан бол би нэг одоо яахаарч уцхааргүй л хэлсэн шүү. Нөгөө кино гардаг шиг нэ янз бүрийн нөгөө зэмсэг мэмсэг гаргаж ирээд юуж болох юм Тэгээ билээ. муу шийдэн гаргаж ирэх. би бол нэг тэгэж тийм дуулаагүй шүү дээ. Гэхдээ ер нь бол одоо яг ингээл те хоёр ингээ би юунийгээ тэгэж хийлээл ингээл өрсөлдөөл ингэж явж байгаа нэг өдөр нэг шоун дээр тааралдахад Тааралдаг. хүмүүс бол энэ хоёр тааралд бол одоо яах вэ гэж амар боддог л баг л та те. Таарлалт шүү дээ. Тэг яах вэ? Тэг яг. Юу вэ гэж гар өнгөрөөл барай зурчт юм. Үгүй гар бол барихгүй. Тэгэл Муухай харах уу? муухай харалт юм шүү. Тэгээ яа хин илүү муухай харснаас ялчтай юм. Тэрнэр л ялаад байх юм байхгүй шүү дээ. Ямар ч гэсэн тааралдаг тэгэл байж байгаа л тэгэл зөөрөл яваад. 4 цомог, 5 цомог гарсан гэлээ. 4 цомог. 4 цомог одоо дундчаар одоо нэг цомог тэгснээр дуурсан байна. Ерөнхийдөө би цомог гаргахтаа 10-аас дээш дуу хийх зорддог. Тэр нэг 14 15. Тэгвч барыг 50-аад л уран бүтээл бол яг 100 юм бол байгаа. 100-өөсөө 50-аад нь бол албан ёсоор CD-нд оруулаад байсан тий. Тэндээсээ ер нь өөрөө бол 100% хийчихэж байгаа тий. Хүнээс бол үгүй ганцхан яг уу Ахгүй. 100% өөрөө. Аян яг уу. Аяыг бол одоо ярьдаг ус нэг аяны хулгай гэж хэлдэг шүү дээ. Тэрийг бол ихэндээ бол хийдэг байсан. Аяны хулгай. Шууд одоо гадаад Америкийн болон барууны одоо гой стилийн тэр чигт нь аваад тэр чигт нь аваад шууд. тэрийг бол яагаад энийг асуул юм гэхээр одоо нэг хүү тэгээд дуу юм шүү дээ. Тий. Одоо ванку шиг хамтлаг гэдэг шүү дээ. Бас чи хариалагдаж явсан. Манай хамтлаг танаад. Тэгээ би тэнцээ нэг хүү тэгээд дуу бас би өөрөө пошт байсан байхгүй. Нэг пош байна уу чаах нэг тийм нэг 90-ад оны нэлээд дөрвийн хамтлагийн яг тийм дуу байдаг байхгүй. Тэгээ сүүлийн үед Facebook дээрсэн тэр хоёр микслээд ингээд цацсан. Тэр юу биш. Тэр 90-ад оных биш. Тэр бол яг юу гэж сайтанд байдаг ай байдаг байхгүй. Одоо амар хөгжсөн шүү дээ. Компьютертэй ай хийдэг болсон. Тэгээ хүүхдүүд ингээд компьютертэй ингээд ай хийгээл. Тэгэл бид нү сонсож байгаа л энэ гоё ай ингээд авчдаг байхгүй. Тэнгуут нөгөө тал пош нэг гар авчихгүй. Тэгж аваад пош хийднүүдээс юм. Тэрнээс 90-ад оны дуу биш. Тэр чинь баг хүүдээс сүлд гарсан дуу л. Клип мэлип чинь нэг. Би тэр бичлэгийг үзсэн чинь тэр пош залуучууд болохоор хувц мувцныг харсан чи ерөөсөө яг гоо пош ч бас нэлээ Америк загварын тийм дуурай хайц нэлээ хөгжсөн газар байхгүй. Юус өмссөн хувц мувцныг харсан чинь нэлээ дээр үе нөхдүүд. Гэхдээ яг тэгээд тийм аягаар бол дуурай чих нөхдүүд бол зөндөл байгаа шүү дээ. Угаасаа нэг одоо юу гэдэг анх тийм Монголд хипхоп гэж анханасаа байгаагүй. Тэг хүн болгол тайлбарлалт шүү дээ. Гадны урсгалыг одоо өөрсдөө нутагшуулаад дараа нь одоо өөрсдөө ай маяг гэж зохиогоод явдаг болсон гэж байнга л ярьдаг шүү дээ. Одоо бол нэлээд хөгжсөн л тоо. Одоо бол тийм байхгүй. Тэг нэг хүмүүсийн одоо нэг одоо юу гэдэг янз бүрийн папрац ч юм уу одоо факт мактыг нэг хүмүүс бичдэг шүү дээ. Тэгэнгүүт доотлолт нэг зураг мурагны ч доотлолт хүмүүс их коммент бичих юм л да. Энэ талаар хэдүүл бас жоохон яри тээ. Тэгэнгүүт өөрөө ч нь болохоор өөрөө хэр царайлаг гэж боддог. Царайлаг гэж боддог шүү дээ. Нүдэн дулаах нь хүүтэн. Тэг хүмүүс хүүтэн л гэдэг шүү. Харин тий хүүтэн гэдэг ах юм. Харин тий. Тэг яагаад тэг оноор нүд мөттэй болохоор соёо тоолгоод гэдэг. Тийм болоо. Соёог нэг харуулчихлаа. Одоо ингээ харагдаалга байлгад. Бүр нэг уруулан дээр даваад гоё гарч ирдэ шүү дээ яг вампир шиг. За. Тэгэд ер нь тэр комментны талаар ярихгүй. Ер нь бүгд ингэ уншдаг. Бүгд ингэ баг худалчунд бүх комментийг уншдаг. Жордан хэдэж тавах хүмүүсүүд өндөр болохгүй. Тийм. Харин тэгдэж ш. Тэгээд яг хажуугаар л өнгөрөөчдөө ш. Тэр болгонтой тэгэл бас зуралтал уур хүрээтэй л одоо өгцөн байгаа л. Тэгээ хараал энэ мө ПМ одоо өөрөө юу вэ явах юм ярьдаг л бах те. Тий, тэгдэж ш. Би яг цаг хугацаа харуулах байлгүй тий. Би ч юм нэг нэвтрүүлгээр орой хүн амтанд уулзаа яваад байдаг ш. Гэтэ юу юм бэ? Яг өөртөө амьдрал дээр би бас урд нь цэцэд бол энэ тийм тааралцл байсан баг та. Гэтэ бол яг ингэж ойрхон метрийн зайн гэж бас үг солилцож үдсэнгүү. Тэгээ үдсэж ингээ ерөөдөө харж илаа л та. Ингээд гадуур яригдаг яриа бодохоор ингээд жижигхэн битээ намхан манхан гэл ингээд дуун дээр гардыг штэ. Яг ингээд бод амьдрал руу тийм нэг намхан нуруутай тийм жижигхэн хүн бол биш л байна л та. За баярлаа. Наачтай баш. Юу нөө байдаг юм байгаа л тийм. Монголчуудын нуруутай хүн байгаа байхгүй. Тэгэхээр би бодохгүй бүр 40 50 байж мэдсэн юм чинь. Дундаж нуруутай хүн байгаа байхгүй. Яагаад тийм тэгж дуулаадсан тэр их сони тий. Хөө яг хин манай хүн чи өөрөө их өндөр хүн л байлээ л тий. Тэгэхээр одоо тэр нэг хүнээ ч ачууд намхалсан байхгүй. Босоод шалан дээр гээд бас нэг. Тэгээ ер нь бол одоо энэ үгний сонголт одоо бие биенийг муулах юм дээр бол их сайн гарч ирдэг юм шиг байна тий. Энэ хаанаас нь гарч ирдэг. Тэгэл хэрвчлээ гэсэн мэлгүй дээ багтаа. Жи юу?
Хоёулаа л хэрэг би бас хэрэглэсэн. Гэтэ жи илүү хэрүүлжсэн юм тийм. За системтэй. Тэгээ яах вэ? Тэгэл ер нь тэрэн дээр бас одоо MC-нүүдийн юу харагдана л та чадвар. Тэр юм дээр бол бас хүний бас яаж тэгж сайн давш нь хийж дээ. Тэгээ өөрөө чинь нэг хэлсэн үг бол бас одоо намайг намхан гэдэг хүмүүсийн одоо амыг тагалсан үг хэлсэн л та тийм. Тэрний үг гэхээр одоо Монгол улсын одоо юу лээ? Надаас намхан Монгол улсын ерөнхийлөгч болсон билээ. Тий. Ерөнхийлөгч хиттэй метр. Ерөнхийлөгч метр хийдэг. Бодвол одоо метр одоо юуг нь мэдчихэж л өөрийнхөө метрийг харьцуулж л хэлсэн байлээ. Хэдвэл ямчсан мэдчихсэн тийм марччихад. Ерөнхийлөгч болох. Ер нь сонгол Монголд өрсөлдөд байгаа юм. Үгүй. Тийм биш үү? Сайтуудаар цэцээ сонголт өрсөлдөх гээд одоо яаж ийн өөрийнхөө Facebook хуудснаа яасан юм битсэн бэл. Үгүй тийм баг. Тэг чи нөгөө миний тоглолт нийслэлгүйгээ тоглолт хийсэн байхгүй сая. Өнгөрсөн жилийн 11 сард. Тэгэхэд нөгөө нийслэлийн юу лээ? Ямар орон нутгийн сонгуул болж ирсэн. Тэгээд нөгөөх нь нийслэлгүй гэдэг нэртэй бас болцсон. Тэг яг бүр давхцсан байхгүй. Тэгсэн чинь тэгээд хүмүүс аваачаад сонгуульд өрсөлдөгч. Тэг ер нь бол ерөнхийлөгч болъё гэж боддог. Боддгүй шин. Яа. Угаасаа мэрэгжил зэрэгчлэн тийм биш юм ч гэдэг. Заавал мэрэгжил ерөнхийлөгч юм юм. Бас ингээ яах вэ хэрэгтэй шүү дээ бас улс төрд орж байгаа юм чинь. Тэр чинь бас тодорхой хэмжээний тий. Одоо юу гэдэг хуульчч байт юм эдийн засагч байт юм бас. Тэгэхээр сүүлийн үед бизнес их өөдөг хүмүүс бүр ялангуяа улс төрт их ороод шүү дээ. Тий. Тэгтээ солих ч их орж байна одоо улс төрт. Одоо бол биднээс үед бол тийм байхгүй шүү дээ. Одоо тэр аав ээжийн үед байх та хоёр засгийн одоо завсраар тий. 8 хийгээд явцсан. Тэгээд толгоогоор явцсан хүмүүс тэгээд одоо бол бас хэцүү шүү. Одоо эрдэм ноттой гэж ер нь нэлээд юм хийх бах та тийм. Арай өндөр юм чинь. Би юу? Гүг тийм баг. Угаасаа болохгүй юм чи. Болохгүй гэж. Ер нь улс төр сонирхдаг. Улс төр сонирхдаг шүү дээ. Ер нь орох хэрэгтэй ш залуучууд. Орох хэрэгтэй гэж боддог. Тэгэл аль нь ч гарсан хамаагүй гэж суугаад иж болохгүй гэж боддог шүү дээ. Хүмүүс бол ингэдэж шүү дээ. Нэг жоохон хүмүүсийн олонний танил майл болол ирэхээр. Дурчин муучин ч юм уу. Тэгээ өөрөө ч бас хэлжлээсэн бах тэр хүмүүсийг. Хин хэлжлээсэн. Тэнийг хэллээ. Хин хэллээ. Тэгэл орсон хүмүүс бололтоо гэдэг шүү дээ. Хин жахлаах уу. Юу гэдэг лээ. Тэр яг тэр хэсгээ явдаа. Юу гэдэг лээ. Яд жахаа хаа болтой. За тэгээ нийслэл гэснээс цэцээ бол Улаанбаатар төрсэн тий. Улаанбаатар. Хотын соёл бас хөдөөгийн соёлч гэдэг юм уу. Тэгээ ер нь ингээд нэг хайцаанууд хүмүүс гаргадаг шүү дээ. Тий. За хотын залуучууд их нь гадаад гараад цагаачлаад зарим тухайн өөр ус иргэн болоод ингээд алга болчлоо. Хотод бол дийлэх нь хөдөөний хүмүүс бий болчлоо. Хот нэртэй хөдөөний соёл хотод байна ч гэдэг юм уу. Янз бүрээр ярьдаг тийм ээ. Гадуур бол өөрийн ч хувьд дундган хотын хүний хувьд тийм ээ. Энэ хайцаануудыг өөрийнхөө өдөр харж байгаа шүү дээ. Өөрийнхөө бодож байгаа шүү дээ. Тэгээд яг өөрийн ямар шүү төвшөнд явж байна гэж үзэл бодол тийм. Ер нь манай Улаанбаатар чи бол ялангуяа одоо Америкт бас олон жил болсон ялгааслаг бол харж байгаа шүү дээ. Чимэр дээр ер нь юу хийвэл зүгээр вэ? Яаж өөрчлөмөр вэ? Ерөнхийдөө энэ миний бодлоор бол цаг хугацаа авах асуудал гэж боддоо шүү дээ. Угаасаа саяхан л хотдсон арт юм ч тийм. Гайгүй л болоод байгаа шүү дээ угаасаа. Хот бол хөгжөөл гоё л болоод байгаа. Сэтгхүүд талаасаа ч гэсэн гайгүй шүү дээ ерөнхийдөө. Залуус интернет орж ийн бүх юм үзэж ийн нүд тайлж ийн. Гэхдээ би анзаар гэж бодоод байгаа шүү дээ. Цөөх бол тийм байгаа шүү дээ. Дийлэх масс бол яг амьдралын хэмээ гэж. Харин тийм аргагүй л тийм. Намайг ч гэсэн хөдөө авчиж тавьчвал би бас хөдөөний болох гэж бас л үзэн шүү дээ. Тэр шиг одоо хөдөөнөөс орж ирсэн ч бас тэр хүн цаг хугацаа авах зүйл байхгүй. Тэрэн дээр бол би ингэж ярмаар байна л да. Өөрөө бол одоо их хот өдөө гэж ялгадаг. Дээрээс нь хотын төвийнх гэр ороолох гэж ялгадаг тийм. Энийг яагаад ингэж одоо бас хот хөдөө гэж бол нэг ялгадаггүй шүү дээ. Гэхдээ бас нэг тийм яг хөө тэрийг бол хэлэх ёстой байхгүй тийм. Хүмүүсийг наа чи ингэ болохоо юу гэдэг чи тэнэг үнийг чи тэнэг шүү гэж хэлж байгаа юм шиг юм ярьж байгаа. Нөгөө тэгтээ бол юу ингэж байгаа байхгүй. Одоо хөдөөний одоо юу гэдэг за хотын захихын гоо те хотын төвд баян те тийм байдаг тэнэг байдаг өнгөрөө байдаг тэгдэг ингэдэг гэд. Тийм бол байж болохгүй шүү дээ те. Эсвэл аав ээж нь мөнгө идсэн байдаг. Тэр ариун цаа хөдөлмөрөөр бас гайгүй болцсон те өдөр шөнөгүй ажиллаа хийгээ явж байгаа хүмүүс болж шít. Тэр хүмүүс яагаад хотын төвийнхнийг тэгж доромжлоод тахад хотын төвийнх нь тэднээс яг доромжилж болохгүй. Заавалчгүй яах ёстой тийм үстэй. Тэгж л боддоо шүү дээ. Тэгээ өөрөө ч юм болохоор одоо баян айлын манд бурцсан. Тий. Яг би бол өөрөө баян гэж боддог тий. Унах машин байна, унтах гэр байна. Одоо эзэмшсэн боловсрал байна. Тэгээд аав ээж хоёр минь ажил хийж байна. Тэгээд би ч гэсэн одоо амьдрах гэж чинь ерөнхий байгаад бол сэтгэл хангалуулдаг шүү дээ. Тэгэнгүүтээ нэг одоо пүүзэ ботикер солиод нам суугаад гэр бүл зохиож байгаа гэж байна.
Гэр бүл зохиосон бол байхгүй л дээ. Зохиохгүй явж л байгаа. Үрийн зулаа үнэрлэх гэдэг юм л. Үгүй тийм байх. Найз охинтой байлаа. Найз охинтой. Хэр удаж байгаа. Найз охинтойгоо үерхэд юм дөнгөж сайхан салсан. Салсан. Тэгээ шинэ найз охинтой болсон. Болсон. Тийм урд нь. Тэггүй яах тэгээ. Хипхопын амьдрал тийм хурдан байд юм уу? Ер нь одоо ингээд нэг хүмүүсийн зарим юм дээр эмзэглэж явдаг юмнууд хүртэл энгийн үзэгдэл болсон юм шиг. Юу нь хурдан найз охиноос солиод нэг ч юу. Дээрээс нь одоо хоорондоо хэрэлдчихэл юу ч болоогүй юм шиг явж байдаг. Үгүй яах. Сон санагдаад. Тэгэл яг тэгж таарад байгаа. Одоо нэг оппозитгийн хамтлагта нэг хэсэг хамтдаа байсан тийм. Тэгэнгүүтээ дараад нөгөө нэг тэр хамтлагийн инэрлэгээ гişмтий бас эвгүй хэрэлцээ. Дараа нь дахиад дуу хийсэн явж ирсэн. Ингээд би өөр гайхаад байна. Үгүй яах. Тэр чинь тэгэл байх юм баггүй одоо. Тэг юу гэдэг юм бэ? Нэг тэгж одоо ингэж бүр ингэж муудалцдаг. Одоо гудамжийн чивээр очиод ингээл хэрэлдээл муудалцуул ингээл муудалцсан юм болно шүү дээ, тий. Тэгээ одоо зодтолдох ч юм уу тийм бол эн чинь болохоор зүгээр л дуу хийж байгаа болохоор тэгээд ерөнхийдөө одоо бас юм бодож болно бодохгүй ч миний хувьд бол тийм боддог байхгүй. Юу хийчихсэн нь? Одоо жишээ нь элеминог эм сайх гэхэд одоо бид хоёр амар гайв шүү дээ. Тийм. Ахтай хоёр. Хоёр тэгвэл албаар угаасаа би тийм бол байхгүй юм шүү. Миний өөдөөс л тэгж юм хэлэхгүй шүү дээ. Тэгээд намайг одоо үгүй биш өөдөөс одоо би дуу хийлээ шүү дээ MC-ийн талаар. Тэгэхэд MC миний өөдөөс намайг тэгж дээш нь татаж дуу хийлэхгүй. Угаасаа хийдэг ма хийцэн амтан юм чи юу гэж одоо юу гэдэг би ч тэгж л боддоо шүү дээ. Одоо юу гэдэг рэпер цэцээ. За одоо мөн танаа хамтлагийнх нь хип хоп дуу хийх үү? Хийдэж шүү дээ. Одоо яг юу гэдэг юм бэ? Ер нь тунгийн тааруулаад юмны альва юмны тунгийн тааруулаад. Одоо ерөөхдөө тэр стилийг болохоор яг хүн болгоо өөрөөхөө ертөнцөөр хөгдгөөж авдаг хэл та. Минийхэр болохоор тэр бол ингээд үгэлж байгаа л ингээд дахилт нь болохоор pop дуулаад аялал тий. Тэгээд дахиад үглээд нэг иймэрхүү маяг над санагддаг байхгүй. Тэгээ угаасаа байх л та. Угаасаа тэгжиж ер нь хип хоп ч бас хүмүүст амар хүрсэн байхгүй. Анх тэгжиж тий. Одоо Блумногын би чам таартай айстопын энэ миний хайр эднэс тэр дуунууд чинь гарч ил хүмүүст хүрсэн. Биднээс ч гэсэн бас тэг массыг одоо авах тийм дуу хэрэгтэй. Хаяа тийм дуу гаргана. Миний хувьд бол энэ сэдвүүтэл баригдвал хүнтэй хараалах бол яг өөрийнхөө ертөнцөөр шимаа хий. Зөв масс зориулсан дууч хий гэсэн. Тийм. Ерөнхийдөө бол харж байгаа л боломжтой юм бол тэгэл. Ер нь хэр хүмүүжлэлтэй гэж боддог өөрөө. Өөрийгөө гайгүй хүмүүжлэлтэй гэж боддог. Гайгүй хүмүүжлэлтэй гэж боддог. Тэр Америк явсан шалтгаан чинь ээж аав хоёр ч одоо бүр дийлхээ байлаад байр орноо зараад тэгээд явж нэг хэсэг чимээгүй байгдээ гэж чихээр амар байдаа гэж бодод явуулсан юм шиг. Үгүй тийм байхгүй шүү дээ. Тэгсэн юм шиг. Одоо манай аав ээж өөртөө амьдарч л шүү дээ. 20 жил амьдарч нэг баярын таамд. Гэхдээ бүр дийлхээ байлаад явуултал гэсэн юм. Үгүй сургуулаа төгсөөл тэгэл сургууль Эрдэм номын мөрхөө гэж явуулсан. 16 7 таахта 20 гарсан хүүхнүүд. Тэгсэн юм шиг. Өстой тийм байх. Тийм юм л бичсэн байлээ. Хүмүүс одоо бас ор хоосонгүй юм бичнэ гэж байхгүй л. Хоосон л юм бичнэ. Тэгсэн юм бол өстой байхгүй. Одоо баар саунд бол ер нь ордог гэсэн. Орно. Шоудах юм. Нэг удаа шоудахдаа эдэн гэрээ шоудах юм. Тэгэл янз янз шүү дээ. Хаяа мөнгөтэй нь хаяа мөнгөгүй. Тэгэл найзуудтай хамтлаа шүү дээ. Өөрөө ч нь бол найз нар ч бол дандаа мөнгөөр л болж харддаг бах тий. Би өнөх мөнгөтэй цэцэг ингүүтэл ингээл доллар харагдал байхгүй шүү дээ. Пүүз харагдал. Би бол тэгж л боддоо шүү дээ. Америкт хэдэн жил болчихоо ямар хотод байсан? Небраска мөн Омаха гэж боддоос. Бараг 5 жил. Одоо 300 мянга гэдэг баг. Цөөхөн тий. Жижиг. Тэг сургууль сурах гэдэг зүгээр. Амар жимэр амар жимэр юм зардал нь хямдхан сургалт нь одоо чөлөө цагаа яаж өнгөрүүлдэг гэсэн. Чөлөө цаг тэгэл байхгүй шүү дээ. Ажил сурна хажуугаар нь дуудуулна. Орой клуб гэж байх уу? 300 мянган хүнтэй хотод. Клуб нь ямар хөө? Монголын бас гүйцэхгүй шүү дээ. Монголын бол бар маар нь бол юу дийлцэн шүү дээ. Тэр юм амар хөвчөд байгаа юм шүү. Ямар юм аа? Бар маар дээр юугаараа. Зингийн шоугаараа. Зүгээр нүдэн зарчихгүй ч эндээс Ямарал гэх ямар одоо тэр зингээ бүгээ тэр ямар тусгай үйлчлэг. Америкийн баг ер нь бол одоо хүртэл ажиллая. 2 цаг хүртэл ажиллая. Мужаараа ялаад байгаа. Яа ерөнхийдөө 2 цаг хүртэл яг л хандаа. Тийм. Монголд бол 12 байл. Монголд бол 12 хүрдэг юм шүү. 3 мөр хүрээд юм шүү.
3 хүртэл Сүүлд явчихсан. Явна яв. Тэг өөрөө л ихтэй ордог юм шүү дээ. Оргүйдээ орно. Тэг хүмүүс нөгөө нэг хэсэг нөгөө нэг түрүү ярьсан шүү дээ гуруулаа. Нөгөө жижиг намхан мамхан гэж яриад. Тэгэл нөгөө хүмүүсийн комментууд тэгээ дуун дээр хүртэл гарч лээсэн л дээ. Беби шопоос уцаа авдаг гэх. Хүүхдээ хувцас өмсдөг гэх нэг яснаа. Завсаар ш тийм л байхгүй л. Юу н XSS мэсэл өмсдөг. Орчиг pop ингээ өргөн хувцас өмсчгөр бүр жижиг гар. Харин тийм юм авцалтай бол харагдаж ш. Тэр нөгөө нэг нөлөөсөд гарч ялмаар. Энэ амар юм байна. За, яасан гэдэг. Үзнэ бас. Юу яасан? Хүмүүс бас нөгөө коммент өчөөд байгаа шүү дээ. Тэгээ янз бүрийн хүмүүс идэг байхгүй тэр доор. Тэгэнгүүт нөгөө нэг хөөхөн тийм одоо юу гэдэг хөөхөн дуулдаг хүүхдээ ордны дуучин тэр гэдэг. Хөөхөн хүмүүстэй хоолой байхгүй шүү дээ. Pop mopsтэй тулчдаг. Хүүхдээ ордны дуучин баг. Багада хүүхдээ ордны бол ер нь тэгж л харагдаад байна л та. Багада бол яг хүүхдээ ордны зургийн дууланд явдаг гэсэн. Зургийн дууланд явдаг байсан. Ер нь бол хүн амьтан зурна үз. Хүн амьтан л зурхгүй шүү дээ. Яг. Хиний зурх мүцгэн ингэж зурхтай зурж байгааг. Зурж исэн юм шиг. Зурж байгаагүй. Хөө зурж байгаагүй. Тэгтлээ бол амар зурддаг. Юу зурх вэ тэгээд? Одоо яг нэг биш. Интерьер дизайн гэхэлэр бас нэг хар зураг мураг гэж ордог байхгүй. Тэрэн дээр бас нэг юм тавьж байгаа зураг л да. Баар сав муу. Вар сав. Вар. Ер нь одоо уран бүтээлч юм байна тий. Ер нь уран бүтээл бол тасралтгүй хийж байгаа тий. Ерөнхийдөө таслахгүй л хичээдэг. Гэхдээ бас хаяа нэг зай авах хэрэгтэй юм шиг гэж бодсон л дээ. Одоо ер нь ямар уран бүтээл дээр ажиллаж байна? Ер нь ямар хуу сэдвэр хий гэж бодож байна? Яг мэдээж хайр бол мөнх сэдв. Дийлэх хамтлаг уран бүтээл. Дийлэх нь дандаа хайрын дунд гэдэг тий. Зарим нэг нь одоо амьдарч байгаа нийгэм орчноос дуулдаг юм уу тий? Уул усаас дуулдаг юм уу? Зарим бүр тогоо шанаг сүүм үү гэж дуулаад явах шинэ тий. Яг өөрөөс ч ямар философор дуу хийх гэдэг. Ер нь ялангуяа хипхоп урсгалчин бол өөрөө нийгмийг бас сайн муугийн шууд хилдгээр онцлог штэ тий. Тэгэхээр яг өөрөө ямар хүн өдөр ертөнцийг харж ер нь уран бүтээл хийгсэн бодол төлөвлөгөө байна. За одоо бол ерөнхийдөө залуучуудаа үрээлсэн л ер нь нэлийн дуу хийж байгаа. Гэхдээ яг тэрийг үрээлэх гэдэг. Яг залуучуудаа тий одоо соёлтой бай тий. Хотын соёл гэж. Хотын соёлтой бай, эрдэм ном сурыг тий. Ээж авах ачиг хэрүүлээ. Тэгээ ухаантай бай. Тий, тэгээд нэг байгаль 8 жилийн дараа намайг дэмжээрэй гэж гараад ирэх байх та тий. Тэгэхгүй л байх л та. Тэгтээ тийм санаа бол байгаа л өстэй. Байхгүй. Яагаад байх. Тэг мэдгүй 8 жилийн дараа юу ч болох юм бэл амьдрал дам гарч болохгүй гэж боддоо шүү дээ. Байдаг шүү дээ. Тэр шиг тэгээ мэдгүй би яаж мэдгүй. Гэтэ одоо яах вэ бас нэг хитэн хүн намайг сонсож чинь тий залуучууд сонсож чинь тэгээд нэг тиймэрхүү дуу хийдэг. Гэтэ нөгөө тим дуу ихлээр бас нэг сонсдгүй юм байлээ. Гэтэ яг хийсээр л байх бол нөгөө хэрүүлт 8 дууртай. Хэрүүл тавьчихгууд. Яагаад дийлэх мас тийм хэрүүл туртай байна? Тэр сэтгүү яагаад өөрчлөхгүй юм? Би юм бийд биш. Дуртай шүү дээ. Тийм хүний мод дуртай. Шал мэдээдтэй юм шиг шүү дээ. Угаасаа л хүний угаасаа тийм байд юм шүү. Цаанасаа. Дэлхийд ял бас хүн хүмүүс бол тэгдэг юм лээ. Эникийн рэпер гэдэг. Ойр тойрных нь хэдэн хүмүүс сонсдог, өөрсдөө шүтцэн. Тийм тэгэл яваалах юм шиг төрх юмтай. Яваалах юм шиг. Ер нь тэгэл одоо үтцээг тэгэл энэ тэнд дуулаад яваал шүү. Дуулахаар ер нь хэр хүлээж авах вэ? Гайгүй шүү дээ. Дууны дахилт мэхэлт бас дагаад дуулчихна бас цаач. Тийм. Манай сонсогч нар. Танаа найзууд ч найзууд тийм олон бол найз байхгүй. Ерөнхийдөө яг энэ тэнд дуулахаар бас гайгүй хүлээж авдаг шүү. Ямар ч гэсэн лаад шийдвүүлчих. Тэгэнгүүт нь тэгэл гараад явчих. Гарч явдаг шүү дээ. Тэг баярлалаа гэл гараад явчих. Гар үсэг mëсгэ өгөөч гэхэлэр. Өгнө. Өгнө. Баярлалаа л өгнө шүү. Зураг авах бол баярлалаа авах бол. Ер нь Монголд од байна уу? Баг шүү. Хин. Нөгөө нэг G байна. Камертаны болдоо байна. Тэгэл байгаа шүү. Энэ бас G хийж байгаа л нэг аргалах тий. Хийж байгаа аргалах гэж өгсөн. Од гэхэлэр. Зарим хүмүүс бол Монголд од байдаг, олонний танил хүмүүс л байдаг гэж ярьж. За тэгвэл олонний танил юм байна. Тэгвэл би юу? Баха олонний танил болцсон л гэж боддоо шин. Энд явж байгаа танил хэдий. Тэгэхээр яах вэ? Яах вэ? Тэгэл таньжин тал гэхгүй тэгээд. Нөгөө хүмүүс нэг ингээл нэг хүн явж хахад 1 2 энтер гэл алхайг нь тоолж молгоор ингээл бүр сонио болд ш. Тэгэж мэдгүй сандарч мандрал. Сандраад ах юм баг. Зогшоо бол гарцсан уу?
зочроод их юм байхгүй ч одоо. Юунд нь зочрыг цэцэн явж нэг яг сонсогчлуудын тэг явж лээ нэг. Тэр тоолоод алхаа малхаа тоолсон юм л гараагүй. Тоогоо болцсноо тэ одоо. Үгүй тэгэл цэцэн явж энэ гууд игээ харангууд хийм бол гэж харчаал тэгэл явуулах шүү дээ. Тэгэл дотроо баярлалаа. Амьдралын Баярлал. Угаасаа баярлал шүү дээ. Угаасаа тийм хүн таньжин хүн олон хүн таньжин угаасаа баярлж таа ш тийм үстэй. Угаасаа тэг гिचил одоо дуугран бүтээлч дуу хийдэг л тийм үстэй. Анх бол За цагаан лугаар чи. Оппозитгийн хамтлагтай нийлээд байх шиг байсан. Маркетинг бол нийлээ сайн байх шиг байна тий. Менежмент. За хүмүүсээр нь тэгдیں۔ Гадаад байсан биш Монголд байхгүйсэн биш. Тэгээд бас CD мэд хийдсэн гэдэг. Тэгж ярдیں۔ Тэгтээ мэдхгүй одоо тийм л юм байл үү. Томчууд мэдж байгаа. Найзуудтай уулзаа яа тий. Найзуудтай уулзал одоо тэгэл яах вэ тэгэл. яг юу пүүз саатанд хай саатанд уун. Уун саатанд уун. Гоё шүү. Болохоор Гүү ямаа ахгүй шүү. Мөнгөтэй гоё шүү. Угаасаа чи жисэн суудаг уудаг л үстэй. Уудаг ерөөсөө уудаг юм. Гэтэ ерөөхдөө гоё шүү. Зүгээр соёлтой бол арих одоо ингээд монголчууд ууж чадахгүй байхгүй. Соёл юм уу? Зөө хуулиндаа бол болохгүй л дээ. Тэгээ өөрөө ингээд хотын соёл маяг л яриа. Тэгээ соёлтой ууж болно шүү дээ. Тэр чинь үстэй. Яах вэ? Тэгээд хоорондоо соёлтой байсан. Бэн. Хоёлаа эсвэл намайг нэг хүн яаж уучаад ингэ шивнэл яриад дим хоорондоо. Инээлдэн шүү дээ тэр чинь хөл. Ягаад одоо хотын соёл гэхэлэр тийм биш байхгүй. Одоо жишээ нь хот гэх юм бол одоо жишээ нь Америк ч гэсэн те гадаа пи ууж болохгүй. Америкууд ч гэсэн тэгэл нууцаар одоо юу гэдэг яг Америк цэнгэлт хүрээлэнд угаасаа Америктэй л харьцуулна шүү дээ. Том л харьцсан шүү дээ. Америктэй л үзэн гэж харьцсан шүү дээ шийдэж. Тэгэл пи уулаа пи уулаа сайхан инээлдэж ханиалтлаа. Хүн одоо хоорондоо зодтолдож харааж ойрлох нэг өөр хүн чин хоорондоо инээлдэж ойрлох чинь бас өөр. За тэгээ пи уулаа пивныхаа шилийг авах хогийн самд илээ. Тэгээд гэрээр тайрлаа. Тэр чин соёлтой байхгүй. Тэгэхгүй бол монголчууд чинь бүр тасартлаа угаал нийгэмдэн шээгээл унтаал хоорондоо зодтолтоол цагтаа сэргийлэх болол. Тэгээ одоо яг жинхэнэ зам гарч ирж байна л та. Дайраад нэ. Өөрийгөө дараахан гэсэн чинь одоо нэг жинхэнэ хэрүүлж. Харин тий одоо угаасаа нэг одоо хүн тим байх хэрэгтэй шүү дээ. Угаасаа нэг одоо нэг хүний доор ороод байхгүй тий. Тэгэл ёо жоохон шартай. Хүн ингэж тахлаа уур өгдөг байхгүй. Тэр зодтолтох. Зодтолж чадахгүй. Чадахгүй. Хүмүүс жижиг юм биш. Шартай хүмүүс ч амар биш. Үгүй яах тэгэл саруулцглаа. Ганцлаа тоосохтой ярьдаг юм шиг. За бас яаж тийм байхгүй. Тийм байхгүй. Тэр бол хотын соёлд орж байгаа хөтэй. Үгүй тэгэл хотын соёлтой биш тэр чинь тэгэл гэмт хэрэг шүү дээ. Өөрөө л сүлтэн бална шүү дээ. Тийм шүү дээ. Одоо Монголд хууль бүр чанга болчихсон шүү дээ. Ер нь асуудал гаргаж ирсэн л шүү дээ. Ах баг гаргаж лээсэн. Байцалт. За өгөөгүй хлэр өгчдөг гэд нэг муу яриад шүү дээ. Мэдхгүй ч чадахгүй. За баясаг. Өбисээ нэг айтга юм асуу гэсэн. Марталаа авчихдээ бүр хэрэг. Яг асууж болж юм л тоо. Би асуух уу, асуухгүй юу гэд дээр би өөрөө эргэлзэл авчлаа л та. Тэгээ яг жоохон асууя. Ерөөхдөө яг одоо гутал пүүз энэ төр гэл ингээл яриад л та. Энэ бол яг зүгээр хэрэглээ те. Машин тэрсэн хэрэглээ, гарч хэрэглээ. Юу гэдгийг орон сууцсан ч амьдрын уу, гэрч амьдрын уу адилхан хэрэглээ. Инээс жоо хайлаа тийм ээ. Ер нь тухайн хүний одоо хүн бол өөрийн гэсэн төлөө зориг байгаа шүү дээ. Мөрөөдөл. Би нэг тийм төрч юмсан. Амьдралын зориг ч гэдэг юм уу. Яг ямар зоригтой вэ? Ер нь таны ирээдүй юу вэ? Та юуны төлөө амьдраад байгаа юм те? Тий. Ерөнхийдөө бол мэдээж хүн болгон сайхан амьдралын төлөө амьдраад байгаа те. Тэгээд миний мөрөөдөл бол ганцхан байдаг шүү дээ. Нэг мөрөөдөндөө одоо тийм мөрөөдөл дээр очиод эргэж хараал за цаашаа гэл ер нь давраал. Ер нь бол хязгаар хүлээж байна. Бууз юу? Зах тухаас нь одоо мөрөөдлөөсөө хуваалцаж зах тухаас нь аль юу миний дуугаар нь мэдгүй. Тэрүүгээр бол нэг идэд идэх шүү дээ. Идэд идэх шүү дээ. Юу? Бууз идэх юм. Хоол бууз бол идэнэ. Тэгээд миний бууз гэдэг дуу байдаг хгүй. Өөр мэдчихл байгаа шүү дээ. Заавч хэлүүлэх гээд байгаа юм. Яг нөгөө бууз том бууз гэх тэр нь болохоор нөгөө одоо охин юу жигтэн гэж ярьдэн шүү дээ. Тэр талаар нь дуулсан даа байхгүй. Тэгж байгаа найз хүмүүс салцсан. Тэггүй. Юу яах вэ тэгээс идчихэж байгаа. Үгүй. Бууз идчихсэн. Тэгэл залуу насанд тэгэл болж бүтэхгүй юм бол тэгэл байж л ш. Тэгэл болж бүтэхгүй л эсвэл. Тэгээ охин яадаг гэнэ. Охин яадаг. Мэдгүй охин жигтдэг. Тэр талаар дуухгүй тэр бууз гэдэг ч. Тэгээ ер нь их жигтчихсэн баг та. Жигтжаагүй. Нэг жигтдэг. Жигтүүлжсэн юм. Жигтүүлж. Тэгээ одоо бол жигтүүлж байгаа юм шүү дээ. Одоо нэг жигтүүлээд байгаа юм. Тийм байдаг шүү дээ. Ясам дээр хүмүүс одоо юу гэдэг те. Энэ одоо ингээд Богооноор байт юм шиг. Үгүй тийм баг.
Удлаа тэгэл. Үгүй нэрнгэсээ тийм байхгүй. Тийм байхгүй. Би энэ би бол Хамаа сайн тэгж ярьдаг байхгүй. тэгж ярьдаг гэж угаасаа үнэн байна. Урдлын нэгдэг байхгүй айгүй Адилхан л хүн шүү дээ биднес чи тийм үстэй. Би ч гэсэн найз охинтой байна те. Найз охинтой онгууд мэдээж найз охин төгөлхийг хүсэхгүй бас найз охинтой хайртай байгаа те. Тэр чинь тэгээд мэдээж бас тэгээд ингэх юм бол одоо олонний танил хүн гэдэг те. Тэр чинь одоо амархан хүний чихэнд очино бүр л. Гэтэ би Вайсук нэг юм ярих гэдэг юм л дээ. Эрэгтэй хамтлаг дууч телевизийн нэвтрүүлгээр орж байгаад найз охинтой юу гэж асуух юм бол байхгүй л гэдэг байхгүй. Өөрөө чинь ч гэсэн тэгж ярьсныг мэдж чинь би өөрөө ч гэсэн асууж исэн тохой те. Тийм. Юу шүү дээ. Одоо тухайн үед юм шүү дээ. Тухайн үед одоо дүнж гарч иж байгаа шинэ хамтлагууд тийм ээ. За мэдээж тэр яах вэ? Ер нь найз охноос ч одоо байгаагаас илүү гоё бууз гараад ирвэл яах вэ? Үгүй тэгэл ерөнхийдөө болж бүтнэл гэж хоёр хүн нийлдэг ш. Найз охинтой болд ш. Найз охинтой болно. Тэгэл удаа бибинага мэднэ. Тэгээд таалагч ивэл суун. Тэгээд одоо амьдралд аим гарчлахгүй гэж хэлэх дуртай байхгүй. Гişгэл явчихсан. Тийм. Гişгэл явуудах юм байхгүй шүү дээ. Яаж гişгсэн. Тийм. Би яг юм алхдаг юм. Тэгэл харилцан тохиролцол тэгэл болохгүй бол тэгэл бас болохгүй шүү дээ. Ямар одоо дуулдаг гэл нэг охинтойгоо яваад л шүү дээ. Тийм үстэй. Болохгүй л болохгүй болж ивэл тэгэл суун. Өөрөө яасан нэг найз охинд бол тийм бол хамаагүй шүү дээ. Ол оролцогч бол өөрөө шүү. За би бол миний бол тийм л байна. Тий. Одоо нас залуу байна угаасаа. Эхнэр угаасаа хайж байгаа. Тэгээд одоо энэ бол охиндоо бол итгэхгүй юм шүү дээ. Тэр хайж байгаа гэхээс өөрөө. Үгүй тэгээд одоо найз охинтой болонгуудаа юу миний эхнэр гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэг хинч тэгж чадахгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгээд бас энэ тэнэгөөр илүү харж билүү 7 гол явчихлаа. Үгүй тийм бол байхгүй. Тий. Хэрвээ тэг болж бүтэхгүй бол угаасаа илүү хаш билүүд болоо. Чөлөө цагаа ирэхээ яаж өнгөрүүлж. Чөлөө цагийг үү. Тэгэл чөлөө цаг. Белар цохогч юм уу? Заалан сакс тоглох ч гэдэм юм уу? Жимд очиж төмөр өргөх ч гэсэн тийм байхгүй. Чөлөө цаг ер нь бас нэг дуулж одоо Америк явснаас чөлөө цаг ер нь гараагүй шүү. Чөлөө цаг гэх юм бол 5 дахь орой л нэрээ юунд клабд орж бүжиглэж байна. Тэр л чөлөө цаг юм. Сэжин дээр өстэй гэж яриад байдаг байлаа. Тийм. Хүмүүс. Тийм байгаа. Харчлаа. Харуулж байгаа үзэж. Өнөөх их байхгүй. Дөрөв шиг өссөн. За тэгээ ерөнхийдөө бидний ярилцах хугацаа дуусчих. Тэгээ Вайсуктай бас боломжийг олгоо тий. Түрүүнээс хойш одоо бид хоёр баг хэрэлдээд байгаа юм байна. Уур хүрчлээ. За. Амар нүдэн бүр улаач дээрээ тий. Нүлэмсэн зэлгчээд камеранд одоо харагдтал байх та. За. Тэгэхээр миний хувьд гэх юм бол цэцэт анх удаа ярилцаа сууж байна. Яг нь сони хэвлэл болон мэдээллийн хэрэгслүүдээр бол цэцэгийн тухай дуу болон ер нь хүмүүс хэрхэн яаж ярьдаг талаар сонсч лээсэн. Тэгээ ингээ ярилцаа суухад бол яг уу дэчүү сайхан залуу байна. Тэгвэл яг ингээ зүгээр л юм гэж. Сайхан айтайгаа асуулт үгэнд асуу гэж бодож ирсэн. Хөвчлэн тоо ярьсаар байгаа наа. Тийм боломж олгосонгүй. Тэгээ ямар ч яг миний бодлоор би цагаан тал суусан юм байна. Цагаан талаас нэлээд харах гэж үзлээ. Тийм муу залуу биш байна. Тийм намхан одоо юу гэдэг те тэр дуу янз бүрийн нөгөө гадуур нөгөө шуугдаг яриа байдаг шүү дээ. Жижиг намхан гэдэг бол их биш байна. Жирийн Монгол дунд нуруутай залуу байна. Нэг тийм юу ч алга зүгээр одоо нэг маяг шууд яг юм ярил ярьдаг. Ийм сайхан энгийн залуу байна. Надад бол таалагдж байна. Дараагийн бас боломж олдвор сайхан. Тэгээд юу ярилцах тийм ээ. Тийм би эндээ таалагдвал хоёр ярилцж болно шүү дээ. Тэгээд сүүлд нь бас асуумаар байна л да. Одоо Куза байна, G байна. Одоо өөрөө байна тийм. Одоо ганцаараа бас рэпер гэж явдаг бас. Rocket Bay гэж байна. Тийм Rocket Bay гэж байна. Та нарын хин амир вэ? Миний бодлоор би амир. Одоо гоогүй гэж хэлж болохгүй. Сүүл тийм тэгэж бол өстэй хэлж болохгүй. Тэгэх юм бол гэхдээ ер нь яг тэр нь энэ гэж баг тусдаа салбартаа л ер нь бүгд л гай. Амир юм уу? Бүгд л гай. Гэхдээ өөр стил стилтэй дээ. G гэхэд нэг стил байна. Rocket Bay гэхэд нэг стил байна. Kusa гэхэд нэг стил байна. Тэрнээс яг тийм амир гэсэн бол байхгүй. За ерөнхийдөө бүрэн хэлэл орчихлаа тий. За ямар ч байсан ярилцахад одоо сайхан байлаа.
За надад бол нэг сайхан байсан. Хүмүүсээ одоо зарим нэг буруу бодлоод бол бас хариултаар нь одоо өөрийнх нь яг амнаас нь сонсоод бол зөв ойлголттой болсон байх гэж найдаж байна тий. Тэгээ урилгын минь хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За зүгээр баярлалаа. Баярлалаа ч баг. Тэгээд тий баярлалаа л хийх ёстой. Баясагтай баярлалаа. Тийшээ шүтгэе.